Хэрхэн болон татамаар л өнөөдөр Canva дээр хэрхэн YouTube-ийн thumbnail-ыг хийх талаар та бүхэнд харуулах гэж байна. Өнөөдрийн бичлэгтэй холбоотой асуултыг доор комент үлдээж хэрэгцээтэй хүмүүст нь харангуй тараагаарай. Манай сүгийг subscribe дарахаа бүү мартаарай. Ингээ хэдүүлээ дэмрэг орцгоё. Canva.com руу оронгууд таны дийлэгцэн их харагдах байгаа. За энэ дээрээс өнөөдрийн бидний зорилго бол хэрхэн яаж YouTube дээр thumbnail хийх байгаа тийм. Инхийн тулд та бүхэн social media гэдэг хэсгээр дарна. Social media гэдэг оронгууд платформуудын сонголтууд та бүхэнд гарч ирнэ. Өнөөдрийн үед хэдүүлээ YouTube-ыг хийж байгаа болохоор YouTube дээр дараад та бүхэн анзаарч байгаачлан ганцхан YouTube гингүүд thumbnail биш те. За YouTube-ийн shorts, banner, video гэх мэтчлэн зөвлөдөө хэмжээгээр нь Canva маань энэ гаргаад өгсөн байгаа. За өнөөдрийн хувьд бол бид нар thumbnail хийх гэж байгаа. Thumbnail руу ороод за тэгээд зүүн гар талд болохоор thumbnail-ийн сонголтуудыг та бүхэнд гаргаж өгнө. За энэ дундасаа та алийг хамаагүй сонгоод edit хийх боломжтой. Өнөөдрийн хувьд манай YouTube сувгийн thumbnail-ыг би та бүхэн шууд харуулаа хэрхэн яаж edit хийдгийг та бүхэнд харуулъя. Та бүхэн дэлгэцэн дээр өнөөдрийн бичлэгийн thumbnail дэлгэцэн дээр харагдаж байна. За энэ зүйлийг зөвхөн та хэдэд ингэ болдгиймаа гэж харуулгүйгээр хэсэгчлэн зүйл дээр хэрхэн яаж өөрчилснөө та бүхэнд харуулъя. Эхний зүйл маань би зураг өөрчилмөр байгаа. Ингийн тулд upload гэдэг хэсэг рүү ороод хэрвээ та зураг айл хэсэгт оруулаагүй болчиход upload гэдэг хэсэг рүү ороод upload files гэд за зураг сонгоно. Тэгээд upload гэж дарангууд таны зүүн гар талд зураг маань шууд орж эхэлж байна. За тэнгүүд энийгээ хэдүүлээ энэ зурагныхаа оронд оруулаад за энэ зурагтай адилхан болохын тулд хэдүүлээ add гэж дараад за BG removal гингүүд шууд артлынх нь бүх зүйл ингээд алга болчихно. За тэгээд мөн энтэйгээ адилхан ардны юм цагаан shadow буюу зураасыг оруулмаар байвал та бүхэн зүүн гар талынхаа shadows гэдэг хэсгээр дараад outline гэдэг хэсгээр дарна. За outline дээр би болохоор хар биш цагааныг ашигламаар хаа цагаан дээр шууд оруулаад за тэгээд энийгээ хэрэг бүдүүн нарийн байлгамаар гэдгээ та бүхэн энэ дээрээ сонголтоо хийх боломжтой. За энэ маань ерөөхдөө болж байна. За энэ зургаагаа хэдүүлээ тэгвэл байхгүй болгоод оронд нь энийгээ томсгоод та бүхэн харж байгаа маш энгийн хурднаар ингээд зургаа солиод оруулчихна. За мөн энэ дээр та бүхэн анзаарч харж байвал би энэ Canva-гийн логог оруулсан байгаа биз. Инхийн тулд та бүхэн Elements гэж ороод энэ дээрээ Canva-гийн AI-ыг ашиглаад Canva logo гэд хангууд энэ эхний дэлгэцэн дээр Canva-гийн маань лого гараад ирж байгаа. За энийг та зөвхөн дарснараа таны ингээд энэ дэлгэцэн дээр гараад ирнэ. Дараагийн хэсэг хэм бол мэдээж өнгө маш олон зүйлийг өөрчилж чаддаг. Хэдүүлээ энэхээ артлын өнгүүдийг нь солиод үзье. Инхийн тулд та бүхэн background color гэдэг хэсгээр дарангууд манай YouTube сувгийн брэнд болох 5 өнгө мань гараад ирж байгаа. За энэ донд хэдүүлээ баруун өнгө сонгох уу? За арай цайвар өнгийг сонгох уу? За ийм байх уу? За иймэрхүү байх уу гэдгийг бол тухайн зүйлээсээ та бүхэн өөрсдийн дизайн, имиж дээр тохируулаад сонгох боломжтой. Мөн та бүхэн thumbnail-ийн өнгө, дизайны тал дээр өөрчлөлт хиймээр байвал доор комент үлдээгээрэй. Та бүхний фидбек биднэрт маш их чухал байдаг гэдгийг бас ташрамд хэлчмээр байна. За сүүлийн янзлах хэрэгцээтэй зүйл гэх юм бол мэдээж дээр нь үгсүүд байгаа тий. За тэдгээр зүйлийг өөрчлөхийн тулд та бүхэн идэвхжүүлээд за дээдлийн хэсгээс фонтуудыг сонголтуудыг та бүхэн энэсээ хийж болно. Мөн хэмжээг нь энэчнээ өөрчилж болно. Мөн за хааш нь тавиул илүү дээр үе гэдгийг та бүхэн энэчнээсээ сонголтуудыг хийх боломжтой байгаа. За ингээ манай YouTube сувгийн thumbnail болчлоо. За энийгээ хэрхэн яаж би download хийдэг вэ гэхээр дээд талын share гэдэг хэсгээр та бүхэн дараад за download гэдэг дээр дарангууд эхний хэсэг бүрөө file type гэдэг хэсгийг та бүхэн бас анхаараарай. За энийгээ та бүхэн YouTube сувг дээрээ тавих гэдэг юм уу? Хэнийг та хуваалцах гэж байгаа юм уу? Эсвэл энийг файлд attach хийлгээ явуулах гэж байгаа юм уу гэдгээс шалтгаалаад нөгөө файлууд маань өөр байдаг. За миний хувьд бол YouTube дээр тавихын тулд PNG хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ маань suggested гэдэг аль хэзээ тань дээр гараад ирнэ. Хэрвээ магадгүй та окей би энэ thumbnail-ыгаа зүгээр файл болгоо хүн рүү явуулах гэж байгаамаа гэх юм бол та бүхэн энэчнээсээ JPG за магадгүй PDF хэсэг дээр бас
гаргаж ирэх боломжуудыг олгоно. Мөн та бүхэн доошо бүр явах юм бол Microsoft PowerPoint документ дээр оруулах ч гэсэн сонголтууд та бүхэнд гарч ирэх байгаа. За өнөөдрийн хувьд бол бидний YouTube суваг дээр хийж байгаа болохоор PNG-г сонгоод за download гэд дахин доор харж байвал энэ маань ингээд татаад гарчиж байгаа шишээ нэ. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн YouTube суваг дээр thumbnail-ийг хийдэг талаараа демо болгон харууллаа. Үүнтэй холбоотой асуулт байвал доор та бүхэн комент үлдээж энэ хөвшлгийг хэрэгцээтэй хүмүүст нь харамгүй тараагаарай. Ингээд хэлээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.